Бүлэж бол заа тавьчих. Ийшэл тавьчих доо. Явдгаар нь яараа за. Очтой. Тасаас нь өдрөмийн дүргээ ээд үүсгэсэн хэлбэлээ. Тэгвэл бас шилхэн байлгүй бол зарж байгаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүсээс операцийн минут төлөж цогоон хүрэлцэн байгаа. Үндэстэн цэгийн төлөж инкубатор хүрэлцэн байна. Сая долларын мэдээлэл бат хүрэлцэн байна. Зэнтаа цэгийн сайтыг төлөж хүрэлцэн байна. Билүү амтник ньюс цэгийн сайтыг төлөж ирсэн байгаа. Ингээд инкубатор тагаас эхлэв. За тэгэхээр сэтгүүлчтэй энэ өдрийн дүргийа өчигдөрхөн бид баяраа тэмдэглэсэн. Баяр маань бас сайн байсан баха. Хэвлэлийн дэлхийн хэвлэлийн хэрэгжлийн өдрөө тэмдэглэсэн. Харамсалтай бид хэвлэлийн хэрэгжлийнхөө өдрийг тэмдэглэж байгаа. Энэ явцад бол бидний журмын нөхөд маань та бидний адил энэ эрүүл нийгмийн төлөө зөв нийгмийн төлөө ажилладаг сэтгүүлчид маань цагдаагийн байгууллага үүсгэхэд тэнд одоо аваацагчийг хүлээгээд ингээд өнгөрсөн ийм үйл явдал боллоо. Удаа дараа бас сэтгүүлчдийг дуудаж, залхааж, байг хүлээлгэж байгаа ийм байдлууд бас нэг ус удаад автагдлаа. Тийм учраас бид өнөөдөр энд одоо хэвлэлийн орол хийхээс өөр юм хийхгүй байх аргагүй учраас хийж байгаамаа гэж ингэж ойлгож байна. За тэгээд өнөөдөр бидний тав хүнд хүрэх зүйлмээр үзэн хоёр агуулгатай байгаа. За би нэгдүгээр асуудалтай холбогдуулаад тайлбар мэдээлэл хий. За энэ бол нэгдүгээр юу вэ гэхээр манай үндэстэн цэгийн сайтад 4 сар 17-ны өдөр Чойжос өрнгийн хязгааргүй шунал Монгол Ардын намын шараатай утгасаар байна гэсэн гарчигтай сэтгүүлчийн одоо нийтлэл гарсан байдаг. За энэ нийтлэл маань агуулгын хувьд бол хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг бол ер нь бол энэ Ардын намын бодлого шийдвэр сангийн сайдаар Чойжос өрн гэдэг хүний тавьсан хэр оновчтой байсан бэ гэдэг юм. Бүхэлдээ бол юм хардлагын хардаж бичсэн, шүүмжилж бичсэн агуулгатай. Хоёрдугаар хэсэг нь бол энэ урд тэр дундаа 5-7-аад одоо энэ хүний одоо хувийн ашиг сонирхол яваад байна уу юу гэсэн ийм агуулгатай ийм зүйл гарсан байдаг. За энэтэй холбогдуулаад улсын хурлын гишүүн сангийн сайд Чойжос өрн маань цагдаагийн байгууллагад өөрийнхөө албан буулагт хамгаалалтаа гомдол гаргасан юм байна. Тэгээ гомдолдоо бол одоо юу гэдэг намайг үндэслэхгүйгээр гүтгэлээ энийг одоо яаралтай шалгаж өгөөч гэсэн юм агуулгатай. Тэгээд энэ холбогдуулаад манай сэтгүүлчдийг шалгах процесс бол явсаа. Тэгэхээр бид бол ямар нэг байдлаар цагдаагийн байгууллага үйл ажиллагааг шүүмжлээгүй байна. Шалгаж байгаа үйл явдалтай холбогдуулж ярихаас өмнө хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй байх гэж байна. Тухайлх юм бол одоо манай улс төрчид бол ямар нэгэн асуудал ингээд бичигдэхээр та бид бүгдээрээ сэтгүүлчид шүүмжилж бичгэд, хардаж бичгэд тэр бүх асуудлыг аваачиж шууд цагдаа руу аваач нэлзаад өөрийгөө гүтгэлээ гэж үздэг. Тэгээ тэрнээсээ болоод яадаг вэ гэхээр нөгөө сэтгүүлчийг шалгадаг. Сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаар одоо удаа дараа сүрдүүлж байгаа юм шиг байдал эсэгд удаа дараа дууддаг ийм байдал бол улам газар авах шинжтэй байна. Тэгэхээр бол энэ дээр та бид бол одоо бас дуу хоолойгоо энэ хэмжлэхгүй болчихж байгаа юм те. Нэг энэ дээр бол та бид дуу хоолойгоо хүрэх ёстой гэж ингэж бодсон үүднээс ярьж байгаа юм. Саяхан бас нэг улсын хурлын гишүүн бол хэлсэн. Манай
одоо цагдаагийн байгууллага бол сэтгүүлчийн ярьсан зүйлийг сэтгүүлчийг шалгахаас өмнө сэтгүүлчийн ярьсан сэтгүүлчийн хийлж байгаа сэтгүүлчийн хөндөж байгаа асуудлыг эхэлж яриач. Тэрийг судлаач, тэрийг мөрдөөч, тэрийг шалгаач гэж. Яг энэ өнцөг бол та бидэнтэй тохиолдож байгаа зүйлээ гэж. Магадгүй бид ямар нэг байдлаар асуудлыг хардаж, шөөмжилж бичсэн бол хардах эрхэнч бидэнд бий. Тэгвэл тэр асуудал бидний шалгахаас өмнө тэр асуудалд анхаарлаа хандуулаач гэдэг ийм зүйлийг хэдийг бас хэлж байгаа маа. Тэгээд үүний оронд бол цагдаа даалгавар өгдөг, цагдаагийн байгууллага бол сэтгүүлчийн ярьсан зүйлийг мөрдөхөө орон сэтгүүлчийг шалгадаг. Тэр дундаа хэн захиалсан гэж одоо асуудаг, захиалагчаа хийлгэд дарамталдаг, тийм ээ. За их сурвалжаа хэл гэж одоо ингэ сүрдүүлдэг. За тэгээд одоо цагдаагийн байгууллага дээр удаа дараа дууддаг, тэндээ удаан байлгадаг. Ийм явдлууд бол одоо гарч байна. Тэгэхээр сэтгүүлчид та бид бол нийгэмд бүгсэн тэр эдээ бэрийг цэвэрлэх үүрэгтэй нийгмийн эмч хүмүүсээ гэж бид хардаг. Гэтэл энэ эмч нарын өөрийн одоо эмчлэх эрхийг нөхгүй, эмчлэх боломжийг олгохгүй байгаа ийм явдал бол улам бүр газар авах нь бол энэ нийгэмд өөрөө ихээхэн буруу дашаа зүйл болно гэж бид ингэж ойлгож байна. Яг нь ер нь бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бид хүндлээд за дараа нь бас мэдээллийн агуулга эргэж хараад энэ удаад бол бид мэдээгээ буулгасан байгаа. Гэхдээ цаашид бол яг хөөр ийм байдалд автагдах болзошгүй байгаа учраас энэ дээр та бид салбараараа хамтдаа одоо дуугарч нэг өмгөөлж ялангуяа ярьж байгаа тэр зүйлийнхэн төлөө дуугардаг тэрийг шалгуулдаг байхын тулд хамтран ажилладаг байх нь зүйтэй юм а гэдэг үднээс өнөөдөр энэ хэвлэл урлаг хийж байгаа. Тий. Болоо хоёр дахь хэсгээ ярих уу? Тэгвэл энэ ажиллаж байна ажиллахгүй шүү. Тэг. За юуны өмнө хүрэлцээрс нийт сэтгүүлчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Бас мөн өчигдөрхөн бид бүхэн хэвлэлийн хэрэгчлөөний өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр зарим нэг хэвлэлийн байгууллагууд маань цагдаагийн үүдэнд 5-6 цагийг өнгөрүүллээ. Монголын сайтын холбооны 2-3 сайт өнөөдрийн яг энэ хэрэг дээр хамаарагдчихад байж байна. Монголын сайтын холбооны 316 гишүүн сайттай. Бид бүхэн хоорондоо мэдээлэлээ солилцох, бие биенийхээ мэдээг шеэрлэх тийм бүрэн эрхтэй байдаг. Ер нь аливаа нэг мэдээлэл дээр их сурвалжийг бид бүхэн дандаа дурдж явж байгаа. Тэгээ их сурвалжийг дурдж явж байгаа тийм мэдэн дээр шууд бүх сайтуудын сэтгүүлч рүү одоо бичсэн сэтгүүлч рүү тийм дарамт ирж байгаа хүчнээ бол асуудал гардаг. Тэгэхээр яг өнөөдрийн хэвлэлийн урлагийг үзэж байгаа хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд сэтгүүлч рүү шууд залгаж дарамт өгөхөөс илүүтэйгээр редакц руу залгаж байгаа чи. Редакцийн мэдэн дээр хариуцлага болно. Сэтгүүлч бол хийх ажлаа хийсэн байгаа. Тухайн редакц дээр мэдээг шалгаж гаргадаг. Өнөөдрийн гаргаж байгаа бидний яг хэвлэлийн урал хийж байгаа асуудал дээр яг сангийн саж хойч сүрэнтэй хамааралтай мэдээ байгаа. Тэгээ энэ дээр бид нэр хууль хяналтынхаа байгууллага дээр хэд удаа мэдүүлэг өгөхдөө өнөөдөр бид нэр ямар шийдвэр гаргасан бэ гэхээр хэвлэлийн уралаар энийг албан ёсоор мэдгэдэгхийг хүсэж байна. Бид бүхэн энэ удаа яг энэ хууль хяналтын байгууллагын шаардлагын дагуу мэдээллийг албан ёсоор манай сайтууд бүгдээрээ татъя. Энэ удаадаа татъя. Дараагийн удаа энэ удаагийн асуудал шиг ийм зүйл татагдах юм бол Монголын сайтын холбоо юм дээр тууштай тэмцэнэ. Дараа нь бид нэр мэдээлэл буулгахгүй. Ингэж мэдээлэл татах асуудал дахиж давтагдахгүй. Тэгэхээр энэ удаа бид нар хууль хяналтынхаа байгууллагыг хүндэтгээд яг өнөөдрийн хэвлэлийн хурал хийж байгаа сангийн саж хойч сүрэнд одоо нэр бүхий сайтуудтай холбогдуулсан цагдаагийн байгууллага шалгуулж байгаа гомдлын дагуу ирсэн мэдээллийг бид нэр их сурвалжтай хамт татъя гэж. Тэгэд дараагийн асуудлыг манай мөнх цэц захирал бас өгөх бах. Ганцхан энэ нийтлэл дээр асуудал бас байгаад байгаа юм биш. Тэгээд сэтгүүлчдийг дарамтлах, айлгах, сүрдүүлэх асуудлууд газар авсаар байна. Өнөөдөр манай хэд хэдэн гишүүн сайт дээр ганцхан энэ жижиг сүрэн биш. Өчнөө олон нэр бүхий хүмүүсийн асуудлаас хүндэдэл явж байгаа. Тэгэхээр бид нэр айцтай байна. Бид бүхэн бүгдээрээ айцтай байна. Хуулиараа өөртөө бидний шахаж дарамтлж байна. Зөрчлийн тухай хуулийн дээр ямар асуудал гарлаа бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Сэтгүүлчдийг 10 сая, байгууллагыг 100 саяар торгох
Зөрчлийн тухай хуулийн дээр ийм заалт явж байгаа. Бид бүхэн тэмцэж тэр заалтан дээрээс тэр хэсгийг л авч байсан болохоос зөрчлийн тухай хууль тэр чигээр авдаггүй. Дахиад асуудал байж л гэсэн. Энэ бүхнийг базаад үзэхэд өнөөдөр яг сэтгүүлчид маань үнэхээр хэвлэн нийтлэх эрхчлөлөг эдэлж чадчихна нэг үгүй. Монгол улсад одоо яг үнэхээр чөлөөт сэтгүүл зүйн үнэхээр байна уу гэвэл бас энэ дээрээс харчлаа бүгд л арай л нэг тийм хаалттай болоод байна. Тэгэхээр энэ бүхэн дээр эд голуурлаад бол одоо сэтгүүлчид маань эвэргүй ухаанаар мэдээлэлээр гаргана биз. Тэгээ сайтын холбоо дараа чи ийм асуудал дээр бол тууштай тэмцэнэ гэдгээ энэ дээр аль биесээр мэдэгдээ. Ямар ч гэсэн Чойжсэн сангийн сайттай холбоотой Зинда цагийн сайт дээр гарсан. Ингээд ямар ч хүчтэй гэсэн байдаг гэж сайтад бол хоорондоо хамтарч ажилладаг сайт юм. За өөрсдөө хүсэлтээр хойс мэдээллийг нь оруулдаг байгаа. За энэ мэдээ нөгөө гүжирдсэн учраас бид нар өнөөдөр айсандаа буулгачж байгаа юм биш. Хууль хяналтын байгууллагаас за энийг одоо ингээд аваа шалгаж байгаа асуудлаа гэсэн үгнээс өнөөдөр манай сайтууд буулгасан байгаа энэ мэдээллийг. За тэгээд өчигдөр бол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөө гэдэг сэтгүүлчтэй сэтгүүл зүйнтэй холбоотой бүх хүмүүс баяраа тэмдэглэх өдөр өдөг. Би хамт олно баярлуулаад сууж явах хэрэгтэй цагдаагийн газрын үдэнд би 4 цаг хүлээж суусан тэр цагтад нөтөлөг өгөхийн төлөө. Зөвхөн тэр гомдолтой танилцахын төлөө би 4 цаг хүлээж сууж яана гэдэг чинь бол бас хүн суртал байна гэж бол би харж байгаа юм. За цаашдаа одоо үүд чинь яг одоо энэ Мөнхбаатар захирлаас ярьлаа, Батгүй ярьлаа. Захиалагчаа гаргаж ирээ гэдэг энэ асуудлыг болооч. Бид нар захиалагтай мэдээвчдэг хүн биш. Сэтгүүлчийн бас тухайн хувийн өөрийнх нь эрх чөлөө гэж бас нэг юм байгаа. Редакц нь өөрөө редакцийг нь хариуцж байгаа эрхлэгч нь захирал нь сэтгүүлчдийнхаа эрх чөлөөг өөрөө хамгаалах, хариуцлага үүрэх тийм бүрэн юутай юм аа гэдгийг бас энд дурдмаар байна. За хоёрдугаар миний ярих гэж байгаа асуудал юу вэ гэхээр би энийг бол маш ноцтой асуудлаа гэж ярихаар. Энэ ямар асуудал вэ гэхээр Өмнө Говь аймгийн 3 тэс сумаас иргэдийн хүсэлтээр нь манайд ийм ирсэн байгаа. Хөвд туршуутын голын их. За дээрэс нь Saudi Gobi Coal Trans компани ашиглалтын лицензтэй холбоотой энэ байгалийн дэлхийд ховорцсон Монголд ганцхан байдаг энэ булаг шаанд энэ бэлчээр энэ одоо энэ үзэсгэлэнт газрууд ингээд устж үгүй болох гээд байна. Энэ тухай бид нарыг ингэж судалж өгөөч, энэний одоо үнэн мөнчрийг олж өгөөч. Бид нар байгаль ихэ хамгаалмаар байна. Нутгийн иргэдний ийм гомдолтой байна гэдэг иймэрхүү асуудлыг хүндсэн учраас бид нар нэвтрүүлгийн тусгай багаа гаргаад Өмнө Говь аймгийн 3 тэс сумаас сурвалжлага бэлдэж 3 цуврал нэвтрүүлэг бэлдсэн байгаа. Энэ нь болохоор тост бомбын нулимс гэдэг 1 2 нь бол гарсан. Бүгд сошиалор цацагдсан байгаа. 3 дахь дугаар нь өнөөдөр сошиалор дахиад бэлэн болоод цацагдсан. Ямар нэгэн байдлаар одоо үүд чинь тодорхой байгууллагуудаас бид нарыг шалгаад за ийм асуудал байна те инглидэг гэж байгаа нь би яг энэ нэвтрүүлэгтэй холбоотой юм болов уу гэж харж байгаа юм. Манай редакц болон энэхүү нэвтрүүлгийг сурвалжилсан сэтгүүлч манай редакцтай холбоотой тодорхой хүмүүсийг холбогдох байгууллагуудаас шалгах ч юм уу за тодорхой хэмжээгээр хүнд нөхцөл байдал үүсэх юм бол дараагийн асуудал дээр би нэг хэвлэлийн багварал хийж цаг минут болон тодорхой хүн одоо баримт юутай зарлаж дэлгэх болно гэдгийг мэдэгдмээр энэ хэвлэлийн урлаар цаашдаа бол Зинда цагийн мэн болон Брик Ньюс цагийн мэн ямар нэгэн дарамт шахалтаас айхгүйгээр мэдээллийг үнэн бодтойгоор бүх одоо энэ байгаль ихэ хамгааллыг за одоо яг ийм байна гэсэн иргэдийнхээ хүсэлтийн дагуу бид нар цаашдаа бүх нэвтрүүлгүүдийг хийх болно. Тосон бомбын нулимс гэдэг бол энэ бол ерөөсө 3 дугаар цуврал нэвтрүүлэг байсан. За иймэрхүү юмнуудыг мэдүүлмээр байна. Би бол за баярлалаа. Окей. Дээрээс нь ганцлаг юм нэмээд тийм ээ. Та бүхэн бас сошиал явуулсан нэг бол хасан баг тийм ээ. Тосон бомбын нулимс гэдэг нэртэй ерөн сурвалжлага нэвтрүүлэг байгаа. Тэгээ ерөн сурвалжлага сэтгүүл зүй гэдэг нь бол сэтгүүл зүй дотроо хамгийн хүнд жанр гэдгийг бол хэвлэлийнхэн бол бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгэхээр энд Өмнө Говь аймгийн 3 тэс сумд ашигтай лиценз авсан Saudi Gobi Coal Trans гэдэг компани бол энд уурхайн ажиллагаа бол эхэлж байгаа.
нутгийн иргэд бол бидэнд бол хүсэлт тавьсан түрүүн зулаан маань хэллээ. Тэгээд энэний дагуу бол сурвалжлага хийх нэвтрүүлгийн багууд бол тэнд нэлээд одоо хоног ажиллаад нутгийн иргэдтэй уулзаа нутаг сундын удирдлагуудтай уулзаад бол ирсэн байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн историк нь явж эхэлснээс хойш л ерөөсөө бидэнд бол шахалт хамт бол ирсэн. Нэгдүгээр нэвтрүүлгийг явуулсан шахалт хамт бол үргэлжилсээр байсан, хоёрыг явуулсан. Хамгийн сүүлд өнөөдөр бид нар 3 дахь дугаарыг өглөө сошиалд бол цацсан байгаа. Тэгээд энэ бүгдийг фэйсбүүкт оруулсан болохоор бол та бүхэн тэндээс бол бүгдийг бол дэлгэрэнгүйгээр үзэж болох юм аа. Тэгээд бид бол нэг үгээ хэлэхэд бол айцтай байна. Ер нь ягаад үе үед тосон бумын талаар ярьсан дуурсан хүн болгон ингэж дууга хориулах ёстой гэдэг юм бэ. Бас зарим ноцтой тод жишээнүүд бол бидний амьд бол тулгсан байдаг. Тэгэд нэг үг хэлэхэд бол редакцийн багт бол хамт олон бол маш их айцтай байгаа. Цаашаа өшөө ямар нэгэн байдлаар энэ нэвтрүүлэг хийсэн баг хамт олон тэр нэвтрүүлэгтэй холбоотой ойр дотн оролцсон тэр хүмүүс ямар нэгэн байдлаар одоо эвгүй байдал, ноцтой байдал үүсэх юм бол бид цааш тааштай эвлэлийн бохирлыг зарланаа. За тэгэхээр зөвлөлд нэг зүйл хэлээд ингээд одоо хэвлээ хурлаа. Тэгэхээр сэтгүүлчид бид яцуг чамд ойрмоглоод олон нийтэд мэдээлэл хүргэхээр эрхийнхээ хүрээд нэг дарамт шахалтаас айхгүйгээр мэдээллийг хүргэхээр хүргсээрч байгаа, хүргэгч болно, хүргсээрч байх болно. Тийм учраас энэ дээр тав хүмүүс бүгдээрээ бидэнтэй бас адилхан болоод байна. Энэ дээр тэр эхний нэгдүгээр хэсэгтэй холбогдуулаад би ганцхан зүйлийг нэмээд хэлчихэд манай энэ одоо мөрдөн байцаагч цагдаагийн байгууллагын ажилтнууд маань одоо оффистоо сууж хэрэг мөрддөг гэдэг их хомгих гараад идэг. Тэрнээсээ илүүтэй яг тухайн сэтгүүлчийн бичсэн тэр бичвэрийн мөрөөр асуудлыг орж бас жаахан ихтэлдэг болооч. Тэг ингэх юм бол магадгүй сэтгүүлчийн бичсэн зөөр цүү хэрэгэ гэж ингэж харагдахад хүрж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Тэгээд асуултууд байвал бид бас хариулах төлөв байна. Манай редакцтай хамааралтай тодорхой хүмүүс ийм нөхцөл байдлаас гэмээр гэдэг бид нар сайтаар ажиглаж байгаа. Одоогийн байдлаар л юм боловсролын байгууллага бол мэддэггүй байгаа. Тэгээд цаашдаа бид нар бол энэ асуудлыг үл харагдсан. Бид нар бол сэтгүүл яг энэ салбартаа бол 90 сурвалжлах юм уу за бид чинь ямар нэгэн айдас зүгээр бүх мэдээллийг хүргэх болно гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд энэ бүх асуудлаар асуух зүйлээ асууж байна шүү. За, сэтгүүлчид маань асуулт байхгүй бол өнөөдрийнхөө хэллэлийн бодлыг өндөрлөө. Тэгээ хүрэлцээрсээ бол бүгдээр бас маш баярлалаа гэж.